За guys тэгэхээр одоо бүгдээ голтон дээр анализ харцгаая. За голтын хувьд бол би ярьж исэн. За ерөнхий сүүлчийн зурагт бол ерөөсөө эвдрээгүй байж байгаа. За энэ оройг дээш нь эвдлээд үнцүүлэг маань трейсм төлөв авчрах юм бол дээшээ бол өсөх боломж байгаа. Хэрвээ энэ маань амжилттай болоод энэ тест маань амжилттай болоод ёроолоо эвдээд энд тест авчрах юм бол доошоо унах боломж бол байгаа гэд хоёр талтай ярьж исэн. Тэгээд ерөнхийд дээшээ эвдрэл үүссэн, энд орой гарч ирсэн, энд ёроол гарч ирсэн. Ёроолын кандл 18:30-д хаагдсан. Үнцүүлэг маань дээшээ өсөлтийг бол үзүүлсэн. За ёроолын кандл дээр одоо шинжилээд үзэх юм бол ёроолын кандл яг тэр орж ирсэн байгаа prism төвлөрөн дээр харахад 1 минут нь бол энд реверс хийсэн байсан. Буцаад доошоо реверс хийсэн. Доошоо реверс хийсэн гэхээр үнцүүлэг маань ерөөдөө дээшээ реверс хийлгэнээр буюу эндээс арилжаа бол үүсэх бүрэн боломжтой. Ингэж болно, ингэж болно те. Аль нь ч байж болно. Окей. За тэгээд дээшгийн хувьд бол дээшээ одоо яг баримжаа гэх юм уу тийм юм бол тун хүндрэлтэй. Ер нь бол яг 4 цагийн Fibonacci-гийн 38.2 дээр хаагдсан гэдэг утгаараа дээшээ явж болно. Daily time frame-ийн үндсэн хөдөлгөөн daily time frame-ийн upbuy-та байгаа. За upbuy-ийн хөдөлгөөн нь бол дээшээ reverse-лигээ дөнгөж гараад ирсэн байгаа гэдэг утгаараа бас дээшээ энэ volume-оор залаад явж болно. Гэтэ хамгийн safe цэг бол мэдээж өмнө орой л байгаа. Өөр бол одоо юм байхгүй. Тэгээ өмнө орой дээр гэх юм бол эндээс бид нэр яг өмнө орой дээр бол 551 хар ийм арилж гарч иж болно. Өмнө оройгоос цаашаа явна гэсэн таамаг гаргыг гэхлээр голдын хувьд өмнө тийм явж исэн түүх байхгүй учраас бас эвгүй. Гэхдээ яг дээшээ явахаар болох юм бол хөдөлгөөн маань 4 цаг дээр 38.2-т учраас бүр энэ левел рүү буюу одоо энэний гол руу орж ирэх ёстой. Тэгэхээр нэг иймэрхүү 20.46 safe zone гэвэл өмнө орой дээр авах нь хамгийн зүйтэй. Тэгэхээр одоо хэрвээ ийм арилжаанд ороод хаагүй хүмүүс байвал бас яг нэг тодорхой хувийг наацсан зүгээр гэж бодож байна. Окей. За одоо голд ер нь цаашаа юу хийх юм бэ гэдэг талаар ярив. За голдын цаашаа хийх зүйл бол мэдээж нэгдүгээр номер 1-т бол 4 цагийн Fibonacci левелийг гүйцээгээд дээшээ өсөж болно энэ хүртэл. Тэгэхгүй гэх юм бол хөдөлгөөн маань за энэ 30 минутын дээр байгаа зураглалыг 30 минутын дээр нь үлдээх арга чарга хайхгүй бол окей. За ингээд нэрийг бас ингэж авах хэрэгтэй байна. Окей. За тэгээд 4 цагийн үед бол тим юм хийж болно. Эсвэл 4 цаг одоо маш ихт tracing төлөв авчирч болно л доо. За ерөнхийдөө бол яг орой бол үүссэн байна. Ёроол бол харах үсээгүй. Энэ candle бол ер нь ёроолын candle болох магадлал маш өндөртэй байгаа. Одоо хэрвээ яг за энийг эвдсэн юм байна л да. Ер нь ёроолын candle байж чадна. Тэгэхээр хөдөлгөөн маань бол 30 минутын tracing төлөвлөгөөний авчрах жах бүрэн боломжтой. Биш 4 цагийн tracing төлөвлөгөөний авчрах жах. Тэгэхээр тэхийн тулд бол хөдөлгөөн 4 цагийн tracing төлөвлөгөөнийг шууд байдлаараа хоёр төрлөөр авчирч болно. За эндээсээ шууд буцааж болно тий. Одоо эндээ ингээд спорт үүсгээд хөдөлгөөн маань эндээсээ шууд 2 удаагийн шалгалт гэдгээрээ буцаад явж болно. Эсвэл хөдөлгөөн маань энэ спортоо эвдэж хаяад доош унж явж байгаа тийм ээ хаан чим 2 удаагийн шалгалт хийгээд буцаж болно. Эсвэл хөдөлгөөн маань энэ ёроолыг эвдээд энэ дээр орж ирээд буцаад нэг иймэрхүү байдлаар өсөж болно гэсэн таамагуд бол байна. Окей. За 4 цагийн хувьд бол яг хамгийн том давуу тал болж байгаа зүйл нь daily-ийн спорт байгаа. Тэгэхээр 4 цаг бол тийм амархан бас реверс хийхгүй байх магадлал өндөртэй. 4 цагийн хувьд бол tracing төлөвлөгөөний хамгийн доордоо энд авчирч болно. Хамгийн доордоо энд авчирлаа гэж тул Fibonacci-гийн 77 байгаа учраас үндсэн хөдөлгөөн бол ерөнхийдөө 30 минутын энэ хоёр дахь хувилбар өөрөө шийдэгдсэн тохиолдолд нэг иймэрхүү арилжаа үүсч гарч ирж болно. Иймэрхүү арилжаа үүсч гарч ирж болно. Сап гэсэн байдлаар ийм арилжаа гарчиж болно. Хэрвээ эхний таамаг бүрдсэн тохиолдолд 4 цаг бол мэдээж Fibonacci-гийн маш өндөр левел дээр буюу 23.6 левел дээр байгаа учраас өмнөх таргет руу бол шилжсэн байдалтайгаар ерөнхий хөдөлгөөн маань эндээс бас нэг ийм ёроол трейсэлтэй энд ийм за хөдөлгөөн маань нэг иймэрхүү байр суурьтай хөдөлгөөнийг бол бас хийж болно гэсэн хоёр төрлийн таамаг гарч иж болно голдон дээр. Гурав дахь таамаг нь юу ах вэ гэвэл мэдээж энэ таамаг өөрөө хэвээрээ байгаа. Гурав дахь таамаг бол энэ байгаа. За энэ ёроолыг эвдэх юм бол хөдөлгөөн маань яхав доошоо унах бүрэн боломжтой. 4 цаг бол реверс хийгээд ороод ирж байгаа. Daily time frame break хийгээд ороод ирж байгаа. Энэ тохиолдолд бол ерөөхдөө уналт бол замбраагүй өндөр уналтыг гүйцэтгэх боломжтой болоод ороод ирнэ. Энэ замбраагүй өндөр уналт маань бол
та хүртэл үргэлжлэх боломжтой. Тэгэхээр эхний ээлжинд энэ хүртэл үргэлжлэх боломжтой. Энэ хүртэл гэсэн хоёр сонголт байгаа. Тэгээд 30 минутын дээр бол ерөөхдөө эхний ээлжинд энэ хүртэл үргэлжлэнэ гэсэн таамаг нь илүүтэйгээр том харагдаж байгаа юм байна. Миний хувьд бол нэг иймэрхүү таамаг байж болно. Окей. За голден дээр нэг иймэрхүү. Гэтэ би голден дээр ерөөсөө арилжахгүй. Би голден дээр бол ерөөхдөө арилж өгөхгүй. Тэгэхээр бүгдээр нь зүгээр анализ бас хуваалцъя гэж утсан. Тэгээд голдын анализ ийм байна.